Таван гайхамшигын орон хангал нутаг. Дутуун үгүй бүрэн хан уул. Дун дүүрэн үгүй дүүрэн хатан сэлэнг мөрөн. Холын холоос хайрлагдах хонгор өндөр хайрхан үеийн үед тэгэгдсэн эргэл хайрхан уул. Эрдний үеэс цуутай чулуутын голын аршаан. Энэ бол зүүн дамжингласан бидний өвгд эцсийн хөлгийн хангал нутгийн таван гайхамшиг. Тэртех 13 дугаар зуунд их эзэн Чингис хаан энэ нутагт бууж мордохдон ундаас ядарсан морин болон хандлан услаа тэр голыг хангал гэж нэрлэе хэмээжээ. Ус ургамлан жигдэрч байгаль ихэн говьзомж төгс бүрдсэн энэ нутгийн цэвэр тунгалаг агаараар цээж дүрэн амьсгалахтан үнэхээр цэнгэл жаргалын орон хэмээн шагшин биширч Чингэл гэж нэрийдсэн тухай нутгийн бурлууд хуучилдаг. Хангал хэмээх үгийн утгыг тайлбаас элбэг баян, эрдүү, бардам, эмнэг догшин гэсэн санскрит гаралтай үг болоо. Таван тансаг эдэвудагаар баян энэ нутагт бурхан шашны том төв хангалын ноён хотогт ламын хийдвэсэн тухай түүх бичих тэмдэглэгдэн үлджээ. Бурхны номонд төгс гэгэрсэн лам сан баартнууд тэнд олноороо шавлан сууж Монгол цаг тооллын сар бүрийн 29-нд 10 хангал судрыг хурдаг байлаа. 10 хангал хурах нь шашныг хамгаалагч оршихуйг даатгах зан үйлээжээ. Ийхүү монголчуудын гайхамшиг төв соёлыг бурхны номын ариун буян энэ нутагт дэлгэрч байсан төдийгүй говийн догшин ноён хотогт данзан равжаагийн 8 дугаар дүр тодорч гарсан түүхтэй. Хангалын ноён хотогт ламын хийдэг гэж одоогийн энэ Эрдэнэ хотын наахан нуурын далангийн албар дээр байсан 200 гаруй ламтай ийм том хийд байсан. За манай эцэг тэр хийдэд дацуунд байсан гэж ярьдаг. Цам гардаг, гавжийн дамжаа барьдаг тийм том суурин газар байсан байна. Хангал сум нутгийн захиргааны дүрмийн дагуу 1924 онд байгуулагдажээ. Эхний үед Сэлэнг аймгийн харьяанд байсан бөгөөд 1938 онд Булган аймгийн газар нутаг болон өөрчлөгдөж одоогийн Булган аймгийн хангал сум хэмээгдсэн засаг захиргааны нэгж болсон байна. Тэр цагаас хойш үе үеийн олон дарга нар удирдах сум орноо хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж ирсэн юм. Сумын анхны даргаар ард олны дунд хонхор хэмээн нэрлэгдсэн очир ажиллаж байлаа. 1960-ад оноос хойш буюу нэгдэлж хөдөлгөөн ялсны дараа саруул зам нэгдэл бий болж Чулууны дорж, Лувсан цэрэн, Давг дорж, Цэн даюуш, Даваасүрэн, Төмөр Батарнаар сум нэгдлийн даргын албыг хашиж иржээ. Харин засаг захиргааны шин тогтолцоот үеийн засаг даргаар Бямбсүрэн, Гомборогча, Батсайхан, Сод Эрдэнэ, Төмөр Батарнаар 1992 оноос өдгөө хүртэл дараалан сонгогдсон юм. Би 1975 оны 9 сард Булган аймгийн хангал сумын саруул зам нэгдэл болон ардын депутатын хурлын гүйцэх хэрхааны дараагаар томилогдсон оч тэр үед ажиллаж байсан Дамжсрынгийн Цэн даюуш гэж Могод сумын хүн тэр хүнээс ажлын хүлээж авч ингээд тэрнээс хойш 90 он хүртэл ажилласан. За энэ хангал сум бол аймгийн одоо хамгийн бага жижиг сум боловч хамгийн их баян сум байсан. Учир юу вэ гэхээр анх удаа Эрдэнэтийн Монгол улсын хамгийн том Эрдэнэтийн үйлдвэр байгуулагдаж эд дорнож байсан ийм үе. Мөн Хангалын ард түмэн их хувь тавилантай хамгийн түрүүн аймгаас өндөр хүчтэй шугамд залгаж цаашд одоо ажил зохион байгуулж хийхэд одоо дэд үтц их бүтэмжтэй болж байсан ийм сум байгаа юм аа. За ингээд хангал сумынхаа бүтээлч нөр шаргуу хөдөлмөрч хүн чанарын хувьд нь их сайхан ийм хамт олонтой учирч ингээд энэ ажилласан хугацаанд нэлээд зүйлийг бүтээжсэн юм аа. Ингээд хангал сумын баг сургуультай байсан, хүүхэд их зүйтэй байсан, хүүхэд нугалд хэлгэнт сурдаг байсан. За ингээд сургуулаасаа эхэлсэн ингээд ярьж хөөцөлцөөр байгаад улсын хөрөнгө оруулалтаар 8 жилийн сургуультай болгож 8 жилийн сургууль байгуулагдж нутгийн сэхэтнүүд одоо энэ гавьяат багш шийтэр талигч болсон Бямсар нарыг одоо бодлогоор авчиж багшлуулж байлаа. За ингээд цааш нь эдийн засгийн хувьд хөгжүүлэхийн тулд хадлангийн салаатай, дарайн салаатай болох зорилт тавьж
ажилласан их сайхан бүтээлч ийм хамт олон байгаа юм аа. Бас эвшиг сайхан баг хамт олоныг бүрдүүлж ажилласан давыг бахархаж явдаг. Манай Башкирийн тамга газрын хамт олон, за иргэдийн төлөөлөгчдийн хурлын хамт олон, бид бас хангал сумынхаа өвдөн сэсгэлийн төлөө нэлээд олон зүйлийг хийж бүтээсэн юм аа гэж би өөрөө бас дүгнэж байдгийн. Манай орны газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнг аймагт хил залгоорчдгийн хувьд сумын баггүй газар нутагт газар тариалан эрхэлдэг. Нутгийн хамт наснууд манай хангалжуудыг халтар арвайны хүүхдүүд гэдэг гэх нь бий. Энэ нутгийн ард олон эртээ дээр үеэс бог, хар будаа, улаан будаа, халтар арвай тариалж түүнийгэн морин термээр боловсруулан хүнсэндэн хэрэглэж ирсэн уламжлалтай холбоотой. Тэр хангамын халтар арвай хүүхдүүд гэдэг нь бол энэ амар ихлэн тэдийг анхлан бүтээгээд бурхан багш Тэнгэрээс 18сан. Тэр 18 шүншгийн 18-аас хангалын голд нэг ширхэг өсөсөн гэ. Тэгээд зүүн үеийн тахилын арга хангалын голоос авдаг байсан гэсэн домог хуулцууд ярьдаг байсан. Нутгийн гэрэг тариалахын зэрэгсээ хүнсний ногоо, жимсийн тариалт эрхлэж хүн амын хүнсийн хэрэгсэнд их орны хөрсөнд бойдсон байгалийн эрүүл бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж байна. Энэ үйлсэд газар тариалангийн одгэр захиралтай сумын нуг хоршоо, Сүрэнхүү захиралтай Молор Эрдэнэ төрөв компани, Батбайлаг ахлагчтай хүнсийн ногооны улаан бургас нөхөрлөл, цөгийн болон модөржүүлгийн эко хам буян хоршоод гол үүрэг гүйцэтгэдэг. Манай Болгон аймгийн хангал сумын нутаг цагаан тавилын 3 эвэртгээ бол одоо дээр үеэс тариа бодоо тарьж ийм нутаг байгаа. Тэгээ энэ жил бид мөн энд 300 гаруйга өрийн боловсруулалт хийхээр сүмэн хоршооны тариаланчид гарч ирээд байна. За ямар ч байсан 100 га орчим талбай одоо хагалж байна. Капа байгуулагдаад 10 жил болоход 2007 онд одоо Улсын тэргүүний тариалж хамт олон болсон. Энэ жилд бол ер нь 17-оос 18 гаагаас одоо 17-оос 18 жилд хугацаа авч байгаа. Тогтмол. Ангалчууд идэвгүй хүртэл хуваарийн халдар арвайгаан тарьж боловсруулах уламжлалтай хадгалс арвайгаан бахархууштай. Тэд богбуда халтар арвайгаан боловсруулж бэлэн болгох бүхэл шатамжлал технологиг гар аргаар хийж бэлтгэдэг. Үүний зэрэгцээ малын аргал хөрзөнгөөр өвлийн түлшээ бэлтгэж эсгэн ширмэл ширдгэн айлбар гар аргаар ширж ойдог. Энэ нь тусмынхны шантаршгүй хөдөлмөрч ажилсаг зан чанарын илэрхийлэлт бөгөөд аж амьдралын нэгэн тод онцлог юм. Өөрөөр хэлбэл байгалийн органик бүтээгдэхүүн хар будаа халтар арвай болон хялгант тосгоны үрдсэн шахмал түлшин энэ нутгийнхны брэнд болжээ. Энэ хөв байлгийн бүтээгчдийн нэгэн том төлөөлөгч нь өрхийн үйлдвэрлэгч Жаргал сайхны гэр бүл юм. Энэ халтар арвайг одоо үед залгамжилж үе нь бол би одоо ингээд ургуулж сумдаа брэнд бүтээгдэхүүн болтол одоо ингээд ашиглаж байна. Манай өрхийн үйлдвэрлэл нь одоо 2005 оноос анхлан суурин тавигдсан. Одоо Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хэрэгжүүлэх хүрээнд нэг суурин нэг бүтээгдэхүүн гэсэн хөтөлбөр хэрэгжиж явах үед одоо хамгийн анх халтар арвайгаа бид нар одоо зах зээлд гаргаж үзэсгэлэн худалдаанд оруулж бас бүтээгдэхүүнээ сурчилж одоо бүсийн хэмжээнд сурчилсных одоо бүтээгдэхүүн маань бас тухайн үед нөгөө Болгон хангаа 2007 үзэсгэлэн худалдаанаас өндөр шагнал авч бас урам зориг хайрлаж тэрнээс хойш одоо брэнд бүтээгдэхүүнээ бас ихээр үйлдвэрлэж одоо ургацаа нэмэгдүүлэх бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх гэх мэтлэнгээр одоо бас ажиллаж байгаа. Манай бүтээгдэхүүний гол онцлог нь бол одоо яг уламжилт өвгдээцийнхээ одоо хийжсэн гар аргаар боловсруулж зах зээлд гаргадгаараа давуу талтай. Одоо тэрүүгээрээ онцлог байдаг. Түүнчлэн энэ нутагт мал сүргээ төмтмөрийн өсгөн бойжуулж нутаг орон болон ойролцоох суурин газрын иргэдийг шимт малынхаа сүү цагаан эдэгээр хангаж байгаа хөдөлмөрч айл хот олон бий.
Эргэх дөрвөн улиралд буян думалаан дагаж хурдан хөлгийнхэн сүлд хиймэр домогшиж яваа 10 жирийн инх батугай энэ нутгийн удамд сайн малчид энэ тод жишээ. Миний аав одоо энэ сумын уугуул энэ суманда бас алдартай малчин аймгийн авраг малчин байсан хүн байгаа. Би тэгээд аавыгаа дагаж бага наснаас малчин мал эрдэм ухаан аавынхаа эрдэм ухааныг сурж малчин болсон цагаас хойш одоо аймгийн сайн малчин болж морь ууж аймгийн алдарт уяж болоод тэн орон нутагта одоо сайхан амьдарч байна. Тэгээ манай энэ сум орон нутгийн онцлогч одоо бусад сум аймгийг бодвол энэ том эрдэнэ энэ том уулын баяжуулах үйлдвэрийн ойрхон байдаг. Энэ хүн амрагтай зах зээлдээ ойрхон сүүсэл мах цагаан идэгээ одоо борлуулж эрдэнэтийн одоо энэ олон мянган хүмүүсийг одоо хүнсний хэрэгцээг хангаж явдагт бас бид нар баяр багталтай байдаг. Санийн хэвлийн шаргал хуудсыг сөхвөл хангал нутгийнхны өрнөм их ажил үйлс амжилт бүтээлийн тухай олон зүйлийг мэдэж авах болно. Тэгвэл энд 1980-ад онд Эгнэндэн 20 гаруй шижигэнсэн залуусыг нэгтгэн ажил үйлсээрийн улс таман лайлж явсан саруул зам нэгдлийн саалчин залуучуудын гавшгай бригадынхны тухай тодотгоё. Тус бригадын ахлагчаар зоотехникч Нарамдахбай ажиллаж фермэн нэг зэрлэг нэгдмэл санаанд өдөрдөж явжээ. Тэр өдгөөч зүгээр суулгүй эргэл хайрхан уулын хаан өгөрт ой нөхөрлөл байгуулан сум орны байгаль орчны хамгаалгүйсэд гар бие оролцсоор байна. Манай фермийн тэр хүмүүс маань аюулгүй зүтгэлтэй сайхан ажиллаж байсан. Улсад нэг удаа би залуучуудын гавшгаач баригад болгоод нэг удаа бол энгийн үнэний ферм улсын хэмжээнд нэг удаа төрүүлгсэн залуучуудын хэмжээнд. Зүгээр фермийн хамт олон гэдгийг бол яаж хамтарч ажиллана гэдгийг тэр үед манай хамт олон аюулгүй сайхан ажиллаж байсан. Үнэхээр одоо хамт гэдэг үгний цаад утга учир нь бол хамтарч юм хийдэг, бүтээдэг, санаачилдаг одоо ийм сайхан хүмүүс байсан да. Тэгээд тэр үеийнхэн би санаж явдаг манай олон сайхан сайчид байсан, олон сайхан залуучууд ажиллаж байсан. Тухайн фермээс сүүлдээ 18 өрх залуу гэр бүл болж гарч ирсэн. Хангал сумын үүсэл хөгжлийг өгүүлэхдээ хялгант тосгоны тухай дурдах учиртай. Газар нутгийн хэмжээ хүн амынхаа тоогоор харьцангуй том баг болох хялгант тосгон хангал сумын харьяанд байдаг. 1972 онд тэр үеийн зөвлөлт холбоот улсын тусламжаар бэлэн мод, гуайлан, зөсмөл мод экспортлох модны үйлдвэрийг хялгантад байгуулж байжээ. Үүнийг дагаад томоохон суурин бий болсон төдийгүй анхны хоршоолж эндээс үүдэлтэй гэж үздэг. Одоо энд манай улсын ганц усан цэргийн салаатай цэргийн анги гал унтраах 50 дугаар анги зэрэг томоохон нэгтгэлүүдээс гадна Утааг Улаанбаатар төслийн хүрээнд байгуулагдсан өртсөн шахмал түлшний үйлдвэр амжилттай ажиллаж байна. Өдөрт 15-аас 20 тонн шахмал өртсөн түлш үйлдвэрлэдэг тус үйлдвэр нээгдснээр энэ нутагт 50 гаруй ажлын байр бий болжээ. Хангалчуудын шүтэн 5 гайхамшиг болсон тахилгатай Бүрэн хаан, Хонгор өндөр, Эргэл хайрхан, Хутаг өндөр, Дэлгэр өндөр, Дулаан хааны уул нурууд нь дархан цаазат ан амтан элбэгтэй. Сэлэн бүрэн чулуутын аршаан, галтайн аршаан, агуйтын аршаан зэрэг тунгалаг ус эм имчилгээний аршаан булгуудтай. Эртний түүх соёлын өвийг хадгалж үлдсэн дурсгалт газрууд ч олон бий. Сумын төвөөс урагшаага 5-7 км газар дорших майхан толгойн эргэн тойронд олон булш хэрэгсүр байхын зэрэгсээ энгэрт нь үл мэдэгдэх зурлаг үхий хідэн тэмдэгтэй хад байдаг. Харин зүүн тийш сөрдхмий хадтай уулын баруун урд хормой бэлдэ төвд бичихтэй хөшөөчлөө оршдог нь судлаач эрдэмтдийн сонирхлыг татсаар иржээ. Хангал нутаг уудан талхан гайдан түмэн сүрэг налайж тарайн төрөө сугсарсан зөйлврийн жимс эмийн ургамлаар баялаг хөрсөн дорон алт зэс молбидэн оюу номын эрдэнэстэй хүн малын жаргал ийн үлгий билээ. Хангал сумынхан үеийн үед бахархаж дурсаж явах гавьяат үйлсний үр сад.
Энэ нутгаас олон арван алдар хүндэтэй хүмүүс төрөн гарсны дотор хангал хангайн сүмбэр оргилууд нь Монгол бичгийн их эрдэмтэн Садовхтай Баясгалангийн шагж үндэсний спортын уган мастер дархан аварга Батбандаргийн төвдөн дөрчнаар хэмээн нутгийн түүхэн бичигт тодотгосон байдаг. Монгол бичгийн их эрдэмтэн Толь зүйч шагж 1937 онд Монгол улсын дүрмийн толь бичиг зохион хэвлүүлсэн одоо эрдэмтэн зохиолч бичгийн хүмбэрийн ширээний ном болж монгол хэлний үгсийн санг баяжуулах шүүмжил судлалын сан хөмрөгт эрдэнэсийн нэгэн бүтээл болон үлджээ. 23 насндаа Ардын хувьсгалын баяр нааданд анх төрөг авч түүнээс хойш 7 удаа төрүүлж олон удаа шогөрч явсан даяар дурсагдах далай дайн олныг баясуулагч дархан авраг үндэсний спортын уган гавьяат мастер Батбандаргийн төвдөн дөрж авраг хангалчуудын төдийгүй Монгол түмний бахархал болсон домох төхөн билээ. Энгүй хүчит аврагын алдрыг мөнхжүүлж Булган хотод хүрэл хөшөөг нь босгосон юм. Хангал нутаг хүчтэнгүүдийн хөлгийн нутаг. Монгол түмний хайрлан хүндэлдэг 150 даншгийн их аврага намжилж яв. Хангалын хар хочит худраг давг, хулгар нацаг гэж алдарсан арслан Баян мөнх. Даншгийн арслан тарган санцай, урангой барилдаант зан ишгин чойнцон арслан арцат Уланбаяр, заан сэрэ гөржөв, улсын начин найдан Эрдэнэбатнаар хангал нутгийн унган хүүхдүүд иймэл Монгол бүхийн босоо цагаан хиймэрийн даллагтай энэ нутгаас олон ирээдүйн их аврагууд төрөх нь мэдээж. Миний аав одоо энэ сэлэн мөрний хөвөнд энэ эргэл хайрхан уулын өвөрт төрж өссөн. Энэ нутаг хошуу бол одоо маш сайхан өчтний өлгөө нутаг юм аа. Тэгээ миний аав одоо улсад 7 төрүүлж 11 үзүүлсэн. 17 одоо шүүгэрсэн миний эцэг. Ингээд улсад одоо анхны ууган гавьяат мастер гэж одоо алдарсан энэ сайхан ааваараа бид өөргөд бид нутаг уулсан үргэлж баярлж багтаж явдаг юм аа. Жудогийн спортоор 7 дугаар ангиас ахуулан хичээллээд одоо өдийг хүртэл хичээлж явна. 2007 оноос үндэсний шгшээ огт хамаарагдаад одоо болтол хичээлж яваа. Тэгээд одоо нутгийнхаа одоо хонгор өндөр хайрханыхаа өвөрт одоо өссөн. Тэгээд одоо тэмцээн оролдоонд явахдаа бол байнга уул усандаа залбирч явдаг. Хангал нутгаас төрсэн алдар гавьяатнуудын түүчээ Монгол улсын хөдөлмөрийн баатар Чойжол Эрдэнэчимиг, гавьяат эмч Моёбу Санжаасуран, гавьяат жүжигчин Үинч Цэрэндэрж, гавьяат багш Шийтэр, гавьяат тасгалжуулагч Баясгалан, улсын их хурлын гишүүн Утганбаяр, сэвдэх судлалын эрдэмтэн Лувсандаваг, эдийн засгийн ухааны доктор Баяр сайхан, биологийн ухааны дэд доктор Жодонба, анагаах ухааны дэд профессор Манлай, Дорж Дэрэм, хим ухааны дэд доктор дэд профессор Дорж Болом, хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн Цэвсрэн, Монгол улсын самалчин Сэсэм Цэдэн, Монгол улсын соёлын гэрүүний ажилтан Сандагсрэн, киноны хааникч Балдөрч нарын алдартнуудараа үргэлжилдэг юм. Тэдний улс орныхон хөгжил дэвшил даруулж байгаа хувь нэмэр үлгэр жишээ амьдралын замнал нь залуу хойч үеийнхний ирээдүйн хөтөч байх болно. Миний би хангал суманд бол төрж өссөн. Би хангал суманд одоо төрж өснөөр бол байнга сэтгэл өндөр бахархаж явдаг. Манай хангал сум бол уул ус бүх юм нь одоо жигдэрсэн ийм сайхан нутаг юм аа. Тэгэхээр хангал сумын 90 жилийн ог тохиолдуулан хангал сумын хөдөлмөрч, ажилсаг, нийт ард иргэдтэй, найз нөхдөдөө, ахын дүүстэй, за уяач, бусад одоо спортын сонирхч бүх хүмүүстэй 90 жил халуун мэндийг хүргэж цаашдаа одоо улам их зүйлийг бүтээж, урт насалж, удаан жаргахыг хүсээрөөё. Миний ээж Долгорын Нэмсрэн хангал сумын уугуулхан манай хангалынхан шар халдсан Сэрэндавгийн дүүнэр гэхлээр бол их сайн мэдэх баха. Би өөрөө Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг төгсөөд гадаад харилцааны чиглэлээр алба хааж байгаад Монгол улсын ерөнхий сайдын гадаад хөтөлбөрийн зөвлөх, за Монгол Ардын хувьсгалт намын нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хашиж байсан. Өнгөрсөн 4 жил Монгол улсын боловсрол соёл шинжилгээ ухааны сайдаар ажилласан. Одоо улсын их хурлд Булган аймаг төлөөлөн ажиллаж байна. Миний энэ ажлын амжилт өнөөдрийн хүртэл хийж бүтээсэн зүйлүүд бол бас нутгийн минь улс намайг өргөлж төсч явдаг гэдэгт бас би итгэж явдаг.
бас манай хангал нутаг маань үнэхээр сайхан баян хангаатай өгөөжтэй юм сайхан нутгаа. Болгончууд бол ерөөсөө ажил хөдөлмөрөөрөө дандаа тэргүүл явдаг тийм улс шүү дээ. Одоо олон анхдагчтай. За энэ бол бас надад нөлөөсөн байж болох юм. 1978 онд Өдмөрийн Баатар гэдэг цалдар шагнагдсанда миний төрсөн нутаг одоо манай хангал сумын байгаа би одоо хангал сумын цөөцөн бол одоо тэр атар тэр хавилт атар гэж атрын бригад тэр хавилтууд төрсөн хүн байгаа юм тэгээд одоо энэ маань одоо бас надад одоо миний төрсөн нутаг газар шараа манай сумын одоо хүн замын одоо бас надад таваг ч гэсэн сургасан одоо юм над тусалсан гэж ингэж ойлгож байгаа. За ер нь манай хангал сумнаас бол олон төрлийн анхдагч тийм одоо бас сумын дотор бол эмнэлгийн анхны мэрэгжлийн хүмсүүд байдаг. Үүний одоо нэг нь бол Жамин Шаруу гэж дотрын эмч байлаа. Энэ бол анх одоо дуран гастроскопи буюу одоо хотоодны дуран бол нэвтрүүлж яасан ангаах ухааны дээд сургуулийн багш хүн байсан. Сайн дотрын эмч бол байсан. За би бол энэ хүүхдийн хараа хамгаалах асуудлаар бол мөн одоо Эрдмийн зэрэг хамгаалсан Жамин Шаруу маань бас дурангийнхаа чиглэлээр Эрдмийн зэрэг хамгаалсан. За мөн одоо чих хамар хоолойн эмч Дорж Дэрэм гэд нарийн мэрэгжлийн эмч одоо хүртэл амьдарч байгаа. Одоо бид бол цөмөөр одоо 80 гарчиж байгаа юм одоо ахмад эмч нар байна. Мөн одоо Шагдар Сэрэнгийн Ичээ хорлоо гэж хүүхдийн эрүү нүүрний гажиг заслал хүүхдийн одоо буруу хазалтыг засах ийм одоо бас анхны эмч мэрэгжлийг бол эзэмшсэн. Одоо бол Ичээ хорлоо маань мөн одоо зарим үед бол одоо зөвлөгөө өгөөд ингээд ажиллаж байгаа. Ингээд өнөөдөр бол би одоо бас хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө энэ хүүхэд багчуудынхаа харааг хамгаалах ажилдаа урилгаар зөвлөх хэмжээр одоо ингээд ажиллаж байгаадаа одоо их баяртай байна. Бидний шидэд эдэлж явдаг энэ сайхан нутаг орон минь зүгээр нэрийн дур татал шүлэг юм шиг ингэж одоо сайхан орж ирдэг. Би өдөр болгон бид галтаа их уулаа, онгор өндрөө, бүрэн хан уулаа, эргэл хайрхнаа, хатан сэлэн ээжээ, сөрд зөөхий, сэвсүүл дордоо энэ нутагт одоо гол мөрний нөхсөж уруудаж амьдарч явсны хувьд энэ сайхан нутаг орн биднийг ивент гэж өнөөдрийн тунх 12 хүүхэд эрүүл сарвал өсөж бидний ачцээ өр хүүхдүүд маань одоо 120 гаруй болж өсөд дэвжиж амьдарч сайн сайхан ажил төрөлтөй иймэрхүү дата явж байгаа нь бидний энэ төрж өссөн нутаг уул ус аав ээжийн буяа юм аа. Монгол орны төв хэсэгт хангайн уулархыг бүсэд марагддаг хангал сум 165.6 мянган га нутагтай дөрвөн багийн 1338 өрх 4700 хүн амтай. Сумын хэмжээгээр нийтэн 2609 гад газар тариалан эрхлэж байна. 1125 га талбай дүр тарай 130 гад төмөс хүн шингоо 60 га талбай тижээлийн ургамал тариалж 2297.5 тонн үр тарай 1772.5 тонн төмөс хүн шингоо 120 тонн тижээлийн ургамал хураан авдаг. Тусам 7448 адуу 8595 үхэр 29707 хонь 30587 яма нийтэн 76337 малтай. Сумын төвд 8 ортой эрүүл мэндийн төв 18 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эрүүл мэндийн үйлчилгээ сувилгааг хүн амдан хүргэж байна. 9 жилийн суур боловсролын сургуульд 150 хүүхэд сурч боловсрож энд 31 багш сурган хүмүүжүүлэгч хөдөлмөрлөдөг юм. Хялгамт тосгонд 67 ажиллагчтай бүрэн дунд боловсролын 12 жилийн сургууль 10 ортой хүн эмнэлгийн салбар ажиллаж байна. 40 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай янз бүр цэцэрлэг 9 багш ажиллагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Хүн амд дийлхэн болон өөрийн улсын соёл урлагийг түгээн дэлгэрүүлэх иргэд хүүхэд багчуудын авьяасыг нээн хөгжүүлэх зорилго өгөх соёлын төв номын сан тогтмол ажилдаг юм. За 2013 оноос Булган аймгийн хүрээнд хэрэгжиж байгаа аймгийн засаг даргын шинэ булган гүний хөтөлбөр татсан Монголын соёлын хосгүй биет ус болох
морин хуур дэд хөтөлбөрийн хүрээнд сумын хүүхд багчууд ард иргэдийн дунд морин хуурын дугуулын хичээллүүлж дэлхийн хосгүй морин хуурыг иргэдэд сурчлах, түүгээр дамжуулан Монголын хосгүй өвийг дэлхийн нийт түгээн дэлгэрүүлэх ажлыг Тусмын соёлын төв хийж байна. За Тусмын соёлын төвийн номын санд одоогоор 3700 гаруй номын сан бүртгэгдэж, эдгээр номуудыг өнгөрөх хугацаанд цахимжуулах ажлыг хийж гүйцэтгэж байна. Нүүдлийн гэр цэцэрлэг ажилласан сургуулийн өмнөх боловсролын сургалт бол эрчимтэй ажиллаж байна. Үүгээр одоо малчтын хүүхдийг бол сургуулийн өмнөх боловсролд бол хамрагдаж байгаа. Эрүүл мэндийн төв гэдэг бол одоо нийгмийн эрүүл мэндийн талаас эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ тэгш хүртээмжтэй хүргэж байна. Урд онд бол одоо эмийн сангүй байсан. Сая 3 сард бол ханбын тандвар эмийн сантай болсон. За энэ жилийн жилд бид нэр өмнө тавьсан гол зорилгоудын маань нэг аймгийн шатрын хөтөлбөрийг дэмжих хүрээнд бүх хүүхдүүдэд шатарчин болгоё гэсэн оройд дэвшүүлээд ажилласан. За үүний үр дүн сая хавар 5 сард 4 сард 120 хүүхдийнхаа шатрын тэмцээний зохион байгуулаад наснаас нь шалгарсан хүүхдүүд аймгийн аврах шалгаруулалт тэмцээнд оролцоод тусгай байруудад шалгараад ирсэн амжилт үзүүлсэн. Тэгээ үүний үр дүнд бид нэр одоо сурагчдаа 100% шатарчин болсон гэж үзэж байгаа. Сум орон нутгийнхаа хөгжил дэвшлийг шин шатнд гаргах үндсэн зорилт дэвшүүлэн тавьж байгаа сумын засаг даргын тамгын газар иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллага, Монгол Улсын засгийн газрын болон аймаг сумын засаг даргын бүрэн хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж байна. Хангал сумын засаг даргаар Төмөрбат, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Цэцэгмаа, засаг даргын урлагч Бат Дорж, иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэрийн бичгийн дарга Баярмаа, төрийн захиргааны асуудал хариуцсан мэрэгжилтэн Мөнх Жаргал, багийн засаг даргаар Тамир, Өнөр Цэцэг Бүрөө, Хялган тосхны захирагчаар Ууган Баяр, иргэдийн нийтийн хурлын дарга Сүнжид Манар ажиллаж төрийн үйлчилгээг төмөн олон дон хүргэж байна. За 2014 онд томоохон одоо ажлын нэг бол бид сумынхаа төвд 90 жилийн яваад бодож мэдээлгүй болон ажлыг бас санаачлан би хийж байна. Энэ 90 бүтээлч ажилд орсон сумын одоо доторх 1.6 км хатуу очилттай одоо хайрган зам нэг эрдэнэ төлөвлөгөөний хөрөнгөөр одоо бий болохоор ажил эхэлж байна. За дээр нь бол манай Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн дарга нүүдэлчин группийн одоо туузын гишүүн Батнасан Тансрын нар маань Монгол улсын одоо даяад улс далайдын дархан авраг Төвдөн дөрж аврагын маань хөшөө зогсдвор цэцэрлэг төрөлнг 120 сая төгрөгөөр бий болгож байна. За энэ цэцэрлэг төрөлн дотор бид нар орон бие хөгжлийн сангаар за 3 сая гаруй төгрөгөөр мод, жимсний бут. За дээр нь одоо ёслонтгийн өргөөг 25 сая төгрөгөөр. За мөн нэгдэл шүлгөөний одоо гүйсэн байгуулсан самбар. За гэрэлтүүлгийн ажлыг бол одоо 20 сая төгрөгөөр. За бидний цаашид нэг төлөвлөж байгаа гол ажил бол за багийн төв одоо банаасан байдгүй. Багийн төвтэй болохоор бас 30 гаруй сая төгрөг бас төлөвлөөд ингээ явж байна. Засаг дөрөөс гаргасан доктор шийдвэрийн хэрэгжилтийг хамгийн гол нь иргэдэд таниулах, иргэдийн эрх ашигыг хамгаалах, мөн иргэдээс ирсэн гомдол саналыг шийдвэрлүүлэх, иргэдийн төлөө бүх үүрэг хариуцлага дагуу үйл ажиллагаагаа гүйцэтгэж ирлээ. Мөн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааг улам иргэдэд ойртуулахын тулд иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэрмжит одоо оны шилдэгэн шилдэг байгууллагыг оны эцэст зохион байгуулж түүний шагналын фондыг сумын засаг даргын нөөцөөс гаргаж оролцуулснаас иргэдийн итгэх жаргалт маш их итгэжиж иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагаа буюу доктор шийдвэрт маш идэвхтэй оролцож ирсэн. Мөн одоо залуучуудын одоо хөдөлмөр буюу одоо спорт урлагийг дэмжих үүднээс сумын авраг шалгаруулах тэмцээнийг иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэрмжит болгож ингэж ажиллаж ирлээ. Ер нь бол багийн ажил бол ер нь эхнээсээ ард иргэдтэйгээ тулж ажиг ойроосоо дээшээ төрдөө уламжлах, төрийн бодлогыг ард иргэдтэй уламжлах, гарч байгаа хууль тогтоомжийг сурчлах, тэдгээрийн хэрэгжилтийг бас биелүүлэх, гүйцэтгэх, түүнд хяналт тавих ажиллагаа ерөнхий гол зорилго юм.
За манай 2 дугаар баг бол үндсэндээ бол 189 өргөтэй 498 хүн амтай 20,847 толгой малтай. За ерөнхийдөө бол манай багийн үндсэн үйлдвэрлэл бол мал аж ахуйн үйлдвэрлэл, мал аж ахуйн үйлдвэрлэл олон эхэлдэг. За малчтын маань дунд бол хөлмөр бүтээлээрээ аваргаараа өчнөө олон жил ажилласан тэргүүлсэн юм ерөн сум аймагтаа бол манай баг бол тэргүүлэх зэрэглэлийн баг. Олон удаагийн бас сумын аварга аймагт ч удаа дараагаар байр эзэлжсэн юм тэргүүний багийг одоо удирдах хамт олноороо нийлж хамтарч ингэж ажиллаж байгаадаа би туйлын баяртай явдаг. Сүүлийн жилүүдэд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудаас онцлоход 2008 онд ноён хотогт Агван жигмидийн соврагыг үр хүүхэд ард түмний дэмжлэгээр босгож 2010 онд Төвдөн дорж аваргын цээж баримлыг улсын төсвийн хөрөнгөөр бүтээжээ. 2013 онд орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр наадмын талбайг тохижуулж улсын төсвийн хөрөнгөөр шинэ агуулга барьсан байна. Иргэдийн соёлтой үйлчилгээг хүргэх үүднээс халуун усны газрыг засварлаж, худалдаа үйлчилгээний төвийн барилгыг шинжилэн тохижуулж ашиглалтанд оруулсан юм. Түүнчлэн сумын иргэдэн хөгжүүлж, тэдний таатай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө сумын засаг даргын тамгын газрынхан хичээл зүтгэл гарган ажиллаж байна. Үүний үр дүнд сумын иргэдийн нийгмийн идэвх дээшлэн гар бөмбөгийн тэмцээнд Булган аймгийн аврагуулж, Шаган харвааны багийнхан улсын харваанд оролцохоор шалгарсан байна. Мөн сумын ажилгүй болон орлого авахтай иргэдэн хамруулан тэдэнд хийж үтэх шинийг санаачлах их урам идэвхийг сэргээсэн хөгжлийн хөтөч аяны арга хэмжээг хөгжүүлсэн өрөөгөөжин өгчээ. Манай засгийн тамга газрын 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр төрийн үйлчлэгийг иргэдэд нээлттэй ил тод шуурхай хүргэж ажиллаж байна. Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн аяны хүрээнд аймгийн засаг дарга дэлхийн зүүн олон улсын байгууллагатай хамтарсан хөгжлийн хөтөч 3 аяны хүрээнд сумандаа ажлыг 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан 9 шалгуур үзүүлэлтээр шалгаруулж өнгөрсөн 5 сарын 31-нд шилдэг гэр бүлээ шагнаж урамшууллаа. Түүх 90 жилийнхэн ойтоос олгож байгаа хангалчууд эрен бүтээлч ажил хийхээр төлөвлөсөн юм. Эдгээр ажлын ихэнх хэсэг нь нэгэнт биелэн олжээ. Гэсэн хэдий ч сумын засаг даргын тамгын газрынхны хувьд бүр ихийг хийж хэрэгжүүлж, эрүүл чирэг бие бэлдэртэй, өндөр мэдлэг оюун ухаантай, ажиллаж амьдрах таатай орчинтой хангалчуудыг улам болгох том зорилт том бодиттой болгохын төлөө урам зориг дүүрэн байна. Сумынхаа хөгжил цэцэглэлт ирээдүйг бол шинэ суурьшлийн бүсээр төсөөлж харж байгаа. За шинэ суурьшлийн бүсийг бид 2013 оныхоо иргэдийн төлөвчдийн хурлаараа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж хэлцэж баталж авсан. За шинэ суурьшлийн бүсэд бид нэр хамгийн түрүүнд дэд үтсийн асуудлыг нь шийдэж байна. За энэ дэд үтсийн асуудал шийдэгдснээр цаашдаа тэнд одоо суурьших гэр хороолол бусад багийн төв гэх мэтчлэн одоо энэ зүйлүүдийн хийхэд бол хялбар болох юм аа гэж ингэж харж байгаа. За ингээд улс орныхоо эдийн засгийн бүхэл салбарт ажил хэлбэрөө зориулж яваа нийт одоо хангалчуудаа нийт одоо ард иргэдтэй та бүхэнд сум үүсгэн байгуулалтын түүхт 90 жилийн баярын мэндийг хүргэж байна. За бидэнтэй үргэлж хамтран ажилладаг аж ахуйн нэгж албан байгууллагууд, бүс компаниуд, төр болон төрийн бус байгууллагын хамт олондоо та бүхэнд эрүүл энх ад жаргал энэ хороогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн мэдчилж байна. Тийм ээ. Хангал нутгийнхны ирээдүйн зам саруулхан байна. Зон олон сайхан буурал ээжин сэтгэлийн сүүн цацалтай газар нутгийн бурхан тэнгэрийн шүн шиг ерөөлтэй болохоор энэ нутгийнхан өнөө мөнхөд дэвжин дэлгэрхэн дамжиггүй. Буугаад марсан хэнийч хараа булаам хонгор өндөр эргэл хайрхан сүрэлгүүлсэн үеийн үед дахин дээдэлж суу бэлгт өвгдээцийн өвлүүлжүүлдээсэн уламжлалт тоглоом наадгаа ёс заншлыг үргэлжлүүлэн байгаа хангал нутгийн ард түмэн сэтгэл тэнэгэр жаргалтай байна. 100 жил хангал их нутаг маань ээл войнан хайрлан оршотгоо. Хонгорындрийн минь тэргүүнэн хотлын харцсанд дуниартаад хангалын гол хатан сэлэнгээр минь
хатан тарианаагаад гэрийн сүлдэндээ тэнгэрийн хиймэртэй гэгэн сэтгэлт дээдсийн үлгий хангал нутаг минь эргэл хайрхны минэнгэрн эртний түүхээр дуниартаад галтайн гол сэвсүүлийн голоор минь ангар сүргэн налайгаад аялгуу дуунда эгшгэн хиймэртэй ариун сэтгэлт дээдсийн үлгий хангал нутаг минь бүрэнгийн нуруу бүхэнгийн ингэрн бүхний сэтгэл эгшгэлээд чулуутын гол солхрын голоор минь чуулах шуудн ганганалдаад хангай нутгийн салхин хиймэртэй халуун сэтгэлт дээдсийн нутга хангал хорвоогийн жахват үтсгэлэн хангал нутаг минь жаргалын үлгий хангал нутаг минь анхдагчдын үлгий